За өнөөдөр Буддагийн төрсөн бас гэгээрсэн бас одоо өгсөн өдөр гэж. Одоо буддизм үздэг. Тэгээ үүнийг бол одоо их сонин гэж байна. Их хачин юм байдлаар тэмдэглэх ёстой ч юм шиг тийм ийм бүр ийм одоо таамаггүй ч гэдэг юм уу оюун санаагүй байдлаар ийм зүйлийг үүсгэж байгаа байдлыг өөрийн бодлоор их балмад зүйл байна гэж одоо бодож байгаа. Тэгээ ингээд энэ бодлоо хуваалцъя гэж. За өнөөдөр бол Будда шашныг байгуулсан юм уу? Эсвэл шашны монхорлыг одоо магадгүй түүний эсрэг боссон өдрөө ч гэдэг юм гэж. Энэ асуулт бол одоо их дүүчин өдрөөр хамгийн гүн утгатай одоо асуултуудын нэг байж болох юм аа гэж одоо бодож байгаа. За энэ бол миний л бодол шүү. За маш олон хүмүүс өөр бодолтой байж болно. За би тэр хүмүүсийн бас бодлыг өгөөсгөж байгаа юм биш. Зөвхөн өөрийнхөө бодлыг л хэлье гэж бодож байгаа. За Гаутама Будда бол өөрийн одоо үедээ гэдэг юм уу? Амьдарч явах одоо үедээ тухайн үеийн энэтхэгийн шашны тогтолцоог шууд шүүмжилж байсан ийм хүн байдаг гэж. За мэдээж одоо бол буддизмын үндэслэгч одоо Будда гэдэг бурхан болсон байна гэж. За бурханд тэр үед за Буддаг амьдарч явах үед бол одоо бурханд дахил өргүүл өнгүүл арилна гэж үздэг байсан гэж. Амтан алж дахил өргөдөг байсан. Одоо брахман лам нар бол үннийг мэднэ гэж одоо сургадаг ийм. За хүн төрөхтөөл одоо юу гэдэг нь хувь заяагаа шийдүүлсэн гэж үздэг байлаа гэж. За Будда бол үүний эсрэг ингэж хэлсэн гэж за уламжлалт үлдсэн байдаг. Миний хэлсэн учраас битгий итэг гэж. Сударт бичигдсэн учраас битгий итэг гэж. Олны ярьдаг учраас битгий итэг. Харин өөрөө шалгаж үзээд үнэн гэж мэдвэл түүнийг даг гэж хэлсэн байдаг. Энэ өөр зүйл байна. За энэ нь бол одоо буддийн сургаалын хамгийн одоо магадгүй хувьсгалж ийм санаануудын нэг байж болох юм а гэж одоо би харж байна. За Буддагийн эсэргүүцсэн 5 зүйл байдаг. Энэ бол сохор итгэл. За яг өнөөдрийн одоо шарын буюу одоо буддийн шашинд байгаа энэ зүйл. Үүнийг бол одоо Будда шууд утгаараа эсэргүүцэж байсан. Итгэлээс илүү ойлголт чухал юм а гэж Буддаа сургасан гэж. Дараачийн одоо хэлсэн эсэргүүцсэн зүйл бол дахил өргөж аврагдана гэдэг ойлголт бол үндсэндээ энэ бол буруу гэж. Хинч таныг одоо таны нүглийг угааж өгөхгүй. Өөрийн үйл өөрийг чинь дагна гэдэг энэ философи сургасан байж байгаа. За мөн ялгаа. Хүн язуураараа биш үйлээрээ ирхэн болдог гэж сургасан. Ямар нэгэн язууртан, ямар нэгэн усаатан байх нь хамаагүй. Зөвхөн өөрийн сайн муу үйлээрээ гэж. За мөн одоо лам хүн л гэгэрнэ гэсэн энэ ойлголтыг бол Будда бол үүсгэж байсан. Энгийн хүнч үүнийг таньж чадна гэж үздэг байсан. Мөн сургадаг байсан. За бурхан бүгдийг шийддэг гэсэн үслийг эрс одоо няцаадаг байсан гэж одоо ном судалт бичсэн байдаг. За Будда бол ертөнцийн төвд бурхан биш. Шалтгаан ба үр дагаврын хуулийг тавьсан. Үүгээрээ тэр бол одоо өндөрлөгтний анхны баг одоо энэ одоо гүн ухаанч гэж одоо ойлгогдож байна. Энэ одоо
Будда болон буддизм хоёрын сонирхолтой юм зөрчил бол одоо юу гэдгийг Будда нас орсноос хойш хэдэн зууны дараа сүмүүд бий болж эхэлсэн. Зан үйл нэмэгдсэн. Энэ мөргөл гэдэг зүйл үүссэн. Будда өөрөө баг одоо юу гэдэг бурхан мэд шүтгэдэх болсон ч гэдэг юм тийм. Өөрөөр хэлбэл Буддагийн эсэргүүцэж байсан зүйлийн зарим хожим гэдэг юм уу. Буддын шашинд өөрт нь бий болгож олон философч судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэгийн зүйл одоо Будда энэ дэлхий дээр ирэх юм бол энэ буддизмаас энэ шарын шашин гэдэг юм. Энэ зүйлээс л өөрийгөө олж харах ямар ч одоо цэг тасал үлдээгүй гэж харж байна. Их дүүчин өдрийн одоо философийн асуулт бол өнөөдөр хүмүүс Буддад мөргөж байна. Гэвч Будда өөрөө амьд байсан бол магадгүй гэж байна. Надад биш. Өөрийн оюун ухаандаа ямар нэгэн гэрлийг асаал гэж хэлэх байсан баг гэж одоо бодож байгаа. Энэ бол хувь хүний бодол байдаг. Тиймээс их дүүчин өдрийг зөвхөн мөргөл хийх өдөр гэж ойлгох нь одоо эндүүр л гэж би бодож байгаа. Би үнэхээр өөрийнхөөрөө бодож байна уу? Эсвэл бусдын хэлснээр сохроор дагаж байна уу гэж өөрөөсөө бас нэг асуух тийм өдөр байх гэж одоо бодож байгаа. Энэ арай үнэнд ойрхон баг гэж. За Буддагийн сургаалын хамгийн гүн санаа нь бол одоо шашин байгуулахад биш. Харин хүний мунхаглал, шунал, үзэн ядалтыг таньж даван туулахад чиглэсэн ийм оюун ухаан гэж. Зөвхөн олон судлаачид үздэг гэж. За би үүнийг тийм баг гэж боддог. Энэ өөр зүйл гэж. Тэгээд ер нь бол Буддаач хэлсэн өдөр бүр хүн төрдөг, өдөр бүр хүн өгдөг, өдөр бүр сайн муу зүйл тохиолддог, өдөр бүр өөрөө гайхамшиг гэж. Тийм учраас одоо юу гэдгийг энэ өдрөөр бол хүн өөрлөгөө харах тэр цонхыг гэдэг юм уу гэгэвчийг нээх оюун санааны юм өдрөө гэж одоо тэмдэглэл өөр баг гэж одоо бодож байгаа. Тэ. Будда бол анхны сургаалуудаа бол хэлсэн. Намайг битгий даг, надад битгий итэг гэж. Тэр зөвхөн өөрийгөө хар, өөрийгөө тань гэж л хэлсэн байж. Маш одоо ойлгомжтойгоор. Гэтэл өнөөдрийн одоо бандан тэгшлэн хийдэг юм уу энэ шарын шний тэргүүнүүд нь ярьж байгаа хэлж байгаа юмуд нь ингээд сонсохоор үнэхээр одоо балмад зэрлэг ийм оюун санаануудаас ажиглагдаж байгаа. Магадгүй тийм дээрэнгүй ч юм уу тийм ээ. Шууд даг идэг мөрг залбир. Би бол залбирлыг харахтаа бол энэ бол өөрөө өөртөөгөө учрах бясалгалын орон зай гэж одоо бодож байгаа. Гэхдээ өөр гэж. Заавал минийхээр ойлгох одоо албагүй гэж. Тэ. Зөвхөн би өөрийнхөө ойлгосноор л одоо энэ зүйлийг бодож байгаа. Их дүүчин өдөр бол зөвхөн мөргөл хийх өдөр биш л гэж одоо харж байгаа. Энэ бол өөр зүйл. Мөргөл гэдгийг бас юу гэж ойлгож байгаа. Оюун санаандаа сэтгэлдээ сайн сайхныг одоо оршоож гэдэг юм уу. Магадгүй одоо ирээдүйг зөв сайхнаар дүрслэж магадгүй тийм одоо гайхамшигтай манифест гэдэг юм уу. Тэ ийм зүйл ч юм байж болох гэж. Зүгээр энэ өдрийг сохроор дагаж болохгүй бахаа л гэдэг ийм зүйл. Өнөөдөр маш олон одоо хүмүүсийн яриаг сонслоо. Маш олон одоо энэ зүйл. Гэтэл бурханд мөргөлж байгаа. Энэ өөрөө балмад гэдэг байна шүү дээ. Балмад. Магадгүй тийм зүйлээс ойртсон бол удаал гэж одоо ажиглаж уулцж байгаа.
Ийм зүйл.